Сайн байцгаана уу? 10 сард Солонгос улс руу 5 хоногийн хугацаатай явсан видео бичлэг орох гэж байна. Ер нь бол влог хийнэ гэсэн бодолтой явсан боловч маш завгүй цагийн хуваарийн дагуу одоо завгүй байсны үндсэн дээр жоохон бичлэг авсан байна харамсалтай. Тэгээд толгой бичлэг маань ч гэсэн байхгүй. Тэгээд 2024 онд онгоцны буудлын том дэлгэцэн дээр гарч ирсэн Эрдэнэ твстэй хамтарсан реклам маань гарч ирсэн тэр бичлэгээр энэ видеог эхлүүлж байна. За Төвшинбаяр, миний бие болон Ариун жаргал нар Улаанбаатар хотоос Тэгүү, Чаван, Пусан, Сөүл гэсэн дөрвөн хотоор аялсан 5 хоногийн бичлэг одоо хүрэх гэж байна. Учир нь МАФ гэдэг олон улсын ардын урлагийн фестивал болж байгаа. Тэгээ тус фестивал бит хоёроос оролцохоор сүүлийн өдөр нь ингээд ирж байгаа юм аа. Одоо гадаа өөрийн 4 цаг болж байна. 11 цагаас тоглолттой. За тус фестивал дээр бас маш олон монголчууд байсан. Уулзаагүй хүмүүстэйгээ уулзсан. За тэгээд маш олон хүмүүстэй танилцсан. Сайхан өдрийг өнгөрүүлсэн. Тэгээд завгүй бас байсан. Тэгээд тоглолтоо хийсний дараа парадаар алхсан. За тэгээд улсынхаа далбааг барьж одоо хамгийн урд нь гоё ингэж алхсан. Тэгээд сүүлд сонсох нэ Монгол улс тус фестивалд 3 дугаар байранд орсон гэсэн мэдээ бас сонссон. Тэгээд тэр одоо фестивалд зохион байгуулсан арын албанд нь одоо ингээ явсан, найруулсан, уран бүтээлч за ингээ бүх хүмүүст бүгдэнд нь баяр хүргэмээр байна. За тэгээд энэ ингээ маргааш өдөр нь болчихж байгаа. Маш богинохон бичлэг харамсалтай нь би үнэхээр бичлэг хийж чадаагүй юм байлээ. Тэгэд ингээд Пусанд очиж байгаа. Пусаны хэвэндээ буюу Пусан ирэг дээр очиж байгаа. Пусанд бас Арука бит хоёр нэг газар бүжгэлжээд далайн ирэгтэй ойрхон байсан болохоор тийшээ очиод зураг авуулаад Арука маань анх удаа Солонгост ирж байгаа болохоор бас болж өгөөд ингээд бүх зүйлийг үзүүлэхийгээ ингээд хэлсэн. Ингээд бид ингээд явж байгаа юм. За Эрдэнэ баяр, Нямлхав, Ариун жаргал, Төвшинбаяр Ирхэс гэдэг энэ 5 хүн ер нь бол энэ видеоны ард бол байгаа шүү. Тэгээд өдөр нэг 5 цагийн албад Пусанд ирсэн. Тэгээд бид хоёр зураг хүргээ авуулан гисээр байтал нарж аргасан. За одоо ингээд буцаж байгаа юм. Одоо бид Пусанаас Сөүл орно. Одоо эндээс нэг хоол идчихээ, дэлгүүр орчоод тэгээд Сөүл рүү хөтлөж байгаа. Сөүлээс Пусаны хооронд бол 5-6 цаг явдаг юм байлээ. За тэгээ орой Сөүлд ирээд түнхнөөд унтаж амраад өглөө нь болж байгаа юм. За энэ хүүхдийг бол Ирхэс гэдэг шүү. Энэ Instagram шүү. Дагаарэ. Өөрөө маш их идэвхтэй байдаг. Ингээл текст айгуулаг бичдэг хүүхэд байлээ. За тэгээ би тэд Сөүлийн төв рүү явсан. Жуулчдын очих дуртай газар хааны ордон. Хааны ордонд очсон боловч хааны ордон дотроо фестивал болж байгаа гэд өнөөдөр ажиллаарай гэсэн. Тэгээд за окей яах вэ ойрхон ирсэн юм чинь нэг удаа хамбууг өмсчий гээд хамбууг өмсөөд явж байгаа энэ. Тэгээ урагшаа нөгөө нэг Сэжүн хаан тэгээд ер нь нэг энэ хаваараа байж байгаа. Тэгээ орчин үеийн барилгын дундуур орж зураг мураг үлбэдэр авахгүй шүү дээ. Үзэж байгаа. Тэгээд ер нь энэ өдөр бол энэ хаваарх бол ингээд дууссан. За надад таарах хувц байдгүй. Тэгсэн чинь би ингээд малгайж бас таарч үзээ. Энэ тэгээд нэг цэрэг мэрэг нэг юм жанжин жилээ тийм доогор ямар ч хэсэг цэргийн малгай зөө. Эсвэл юм хамгаалагч мамгаалагч юм. Тэгээд ийм нэг дээлэр хүү юм аваад зүгээр ингээд бүсийн ингээд гадуур нь бүслээд өөрөө ингээд зохиомжлоод тэгээ өмсчихсэн. Ингэж өмсч болох уу гэдээ асуусан. Болно л гэсэн. За тэгээд ингээд объект гоё хайгаа явж исэн чинь ийм гоё сэнстэй газар таарсан. Доороосоо үлдээдэг мэдээж агааржуулагчлаа хэл та. Солонгос улсын бүжигчдийн одоо өмссөн хувцас заяа. Амар гоё баг бүжигчнтэйгээ хамтдаа бүжиглж идэг. Жохон салхинд ингээд намирч идэг. Тэгээд энэ дээр ингээд зогссон чи хувц ингээд зүгээр өөрөө ирэхгүй намираад байсан чинь тэгээд ингээл бүжиглчихсэн. Тэгээд энэ бичлэг бас явж байна. За тэгээ эндээсээ хувцнараа хүлээлгэж өгчөөд жуулчдын бас очих дуртай газруудын нэг болвол Мёндун юм аа. Мёндун дээр бас за дэлгүүр орж хувцнараа авсан. Тэгээд тэндээс
бас стейк, бургер, пицца идчихэд Costco орчоод тэгээд ингээд ер нь бол гэлгүй хайж байгаа. Маш их цагийн хуваарийн дагуу явж байгаа болохоор амар ядраад жоох ингээд суудлын дээр суучих юм бол ингээд унтчих гал тэгээ машинд ер нь ингээд бүвэлэгдчих гээд идэг штэ. Тэгхүүн тулд ингээд маяглаж байгаа. За тэгээ гэртээ ирж байгаа. 2025 оны 10 сарын 28-ны өдөр болж байна. Удахгүй 29 боллоо. Энд гэрээ эзэхтэй ням лавг унтаж байна. Тэр нааша харж байгаа юм шиг. Тэр цааталт байгаа нь Эрхэс Эрдэнэхоёрын хүү. Эрдэнэхоёр өөрөө энэ зогсож байна. Энд ариун жаргал. Энэ нэрээс яар гоё. Тэ 80-аад оны бичлэг шиг гоё харагдчих. За ингээд ариун жаргал бит хоёр Эрдэнэхоёрын да ирсэн байж байна. Эрдэнэхоёрын бол бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотноо. Аж төрөн амьдран сун аз жаргалаа дэлгэн байж байна. Сарай. За энэ зургуудыг бол энэ камераар авсан байгаа. Тэгээ яг энэ үнэхээр яг энэ нөгөө 90-ад оны шиг харагдчих энэ камер дээр. Харин нөгөө ингэж нэг аваад гэж. Египтээр ингэж гоё тэрэлдэг. Оо. Альчиг матрас нэр зогсон. За тэгээд өнөөдөр 2 дахь хоног гэж байна. 2 хоногийн дараа явлаа. Бичлэг. Бичээ поцоо гэдэг. Гоё чидэ. Ирхсээ сайн уу? Танай гэрт байж байна. Монголоос Солонгос руу явахдаа T-Way гэдэг airline компаниар үйлчлүүлсэн. За давуу болон сул тал байсан. Давуу тал нь бол нэг хүн 23 кг-ийн 2 ачаа багажинд өгөөд дээрэс нь нэмээд гар ачаа авч орох бодолцоотой боломжтой юм байлээ. Энэ өөрөө бүр ингээд амар том давуу тал болчихж байгаа байхгүй юу? Хоёрдоо сул тал нь хэм болвол дотроос ямар ч ус ундаас хамар юу ч өгдөггүй өөрөө худалдаж авд юм байна лээ. Гэхдээ би бол энийг бодохдоо 3 цагт те яа ингээд нисэл буучих юм чинь ямар 7-8 цаг нисэх гэж байгаа ш. Ер нь бол айгу мэн гэж бодсон. Онгосноос суухдаа жоо ус мус ч юм уу те тиймэрхүү юм аваад суучхад бол зүгээр юм байна шүү гэж бодоод тэгээ та бүхэндээ санал болгож байгаа шүү. TV болохоор яг Инчон биш Тэгүү Чежүү гэдэг нэг тийм жижигхэн аймагуд руу ер нь бол хотууд руу бол явд юм шиг үлээ. За тэгээд хамгийн сүүлд Эрдэнэхоёрынхаа гэр бүлд маш их баярлсан талархсан. Бас их зүйтэй юм болов. Бүхэл зүйлд хамтдаа сайхан цагийг өнгөрөөж дурсамж бүтээсэн хоёр найзтай болон ихэстэй амжилт хүсье хайртай шүү. Үнчи